Хинтээ аймаг дахь НТВ-ийн сэтгүүлч Адмагийн ирүүлсэн мэдээлэл хүргэе. За Хинтийн чуулгын бүх уран бүтээлчид гар бие оролцож бүтээн байгуулсан алтан ураг аялал жуулчлалын зохицолбор нээлттэй хэлээ. Энэ зохицолборын нээлтэд зориулж анхны морьт циркийн үзүүлбэр олон нийтэд хүрч байна. Хинтээ аймгийн Ардын Төв бүжгийн хаан Хинтий чуулганд нэрэгдэх алтан ураг аялал жуулчлалын зохицолбор нээлттэй хэлээ. Энэ зохицолбор нь аж ахуйн аргаар баригдсан төсвөөс ямар нэгэн хөрөнгө зарцуулаагүй. Ард иргэд малчид морин таатай хүмүүсийн дэмжлэгээр бүтжээ. За Чингис мөрөн сумын дунд орших энэ 10 га газарт тус зохицолборыг бүтээн байгуулсан маань анхны санаа 2018 онд гарсан бол бодит ажил болгон хөгжүүлэхэд сүүлийн 1 жил эрчимтэй ажилласан байна. За хаан Хинтий чуулгын бүх уран бүтээлчид гар бие оролцож өнөөдөр үзэгчдийн хүртэл болгосон байна. Ганцхан одоо морин театр үзүүлэхгүй, морины соёлтой холбоотой бүхий л одоо арга хэмжээнд зохион байгуулж болж байгаа. Одоо шургуй гэж болж байна. Тэгээ морины дуудлага худалдаа, одоо морьтой морин одоо тоглолт үзүүлбэрүүд гэх мэтчлэнгээр ингээ морьтой хүмүүсийг ойр байлгах, сургах, суралцуулах, тэгээ энэ адуучтайгаа сайхан хамтарч ажиллах ийм одоо үйл ажиллагаа зохион байгуулна. Малчтаасаа эхэлж ханд бус авч энэ үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа. Тэгээ 2024 оноос энэ зохицуулахын үйл ажиллагаанд ороод тэр үеийн бас аймгийн засаг дарга байсан чигсэмжүүд дарга бас бид бүхнийг дэмжиж энэ зохицуулалт маань тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт дэмжлэг бас үзүүлж ирсэн. За мөн одоо бас энэ цаг үед 25 онд одоо манай аймгийн засаг дарга, аюулын дарга, хотын дарга, Эрдэнэтер дарга гэх мэтчлэнгээр бүхий л одоо энэ аймгийн удирдлагууд манай энэ зохицуулалт дэмжлэг үзүүлсээр ирсэн. Алтан ураг зохицолборын нээлтэд зориулж анхны морьт циркийн үзүүлбэрийг Аравт хэмээн нэрлэж Монголын нос товчооны 7 дугаар үеийн 109-р зүйлээс сэтгвлэн театрчилсан морьт жүжиг үзүүллээ. Энэхүү жүжигт 60 орчим уран бүтээлч 25 орчим морьдыг бэлтгэн төлөвлөсөн байна. Одоо энэ бүтээн байгуулалтыг барихад манай Ардын Төв бүжгийн хаан Хинтий чуулгын одоо бүх уран бүтээлчид одоо 9 анги маань одоо тэр чигээрээ ингэж гар бие оролцсон хөдөлж одоо энэ хашаага барьж эднээсээ одоо ингэ бүгдийг өөрсдөө ингэ өөрсдийн гараар ингэ бүтээсэн нэг маш их баяртай байна. Одоо эн чинь манай Хинтээ аймгийн те шарвгаан хөгжим хөгжүүл болон киноны одоо хөгжим байгаа. Тэрийг ашигласан байгаа. Ингээд өөрсдийнхөө одоо юмыг те Хинтээ нутгийнхаа юмыг одоо энэ цагаан жүжигтэй ингэж ард наян ашигласан байгаа. Хаан Хинтий чуулга морин цирктэй болоод одоо яг бүтэн жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийж нөр хөдөлмөрийн ард бид нөр өнөөдөр гарч байна. Сэтгэл маш их өндөр байна. Ягаад гэвэл бид нэр бүгд хөдөлмөрлж байгаа, бүгд ажиллаж байгаа. Тэгээд бүгд зохиол дээр ажилласан. Морь уун чадхаасаа чадахгүйгээр хүртэл бүгд байгаа. Тэгээд өнөөдрийн бүтээн байгуулалт гоё юм. Би бол амар сэтгэл баяртай байгаа. Өмнө нь бол Хятадд морин циркээр ажиллаж байсан. Тэгээд одоо энэ аймгийнхаа энэ циркэд ажиллах таатай байна. Бараг 30-аад эрэхтэй хүмүүс байгаа. Одоо би ганцаараа эмэгтэй. Тэгээ ингээд эднэр дундаа ингээд мөр цирктэй хамтдаа уран бүтээлээ төлөвлөсөндөө маш их баяртай байна. 13 дугаар зууны Чингисийн баатруудын ирэмгий дайчин тулаануудыг дүрслэн харуулж тухайн үеийн түүхийг бодитоор мэдрэх, их нутгаа харийн дайснаас хамгаалж байгаа үйл явдлыг тод томор үзүүлсэн нь эрсэн үзэгчдийг өндөрлөсөн урлагийн бүтээл басныг үзэгчид онцоллоо. Тэ анх удаа ирж үзэж байна. Гоё юм хийсэн байна. Тэ таалагдлаа. Төсөөлснөөс гоё байсан. Амархан сургасан байна. Морь бас тийм ч амархан бас сурдаг зүйл биш шүү дээ. Тий, их амархан сургасан байна. Тэгээд жүжигчд нь гоё чадварлаг байна. Надад их таалагдлаа. Анх удаа үзлээ гоё. Тухайн одоо 13 дугаар зуунд очсон юм шиг сэтгэл төрүүлж чадваа. Төрсөн, чадсан. Яг л тэгж санагдлаа. Тэгээд Чингис хааны үед очсон юм шиг санагдлаа. Хиймэр сэргэж байна. Гоё байлаа. Тэгээд түүхэн уламжил одоо Чингисийн түүхийг одоо харуулсан ийм сайхан үзүүлсэн маш их баяртай байна. Өстө маш сайхан үзүүлбэр үзлээ. Нэг ясандаа яг кинон дотор ороод юм үзэж байгаа юм шиг л санагдлаа. Манай чуулгын уран бүтээлчид үнэхээр сайхан тоглолтыг санаачилж ийм сайхан уран бүтээл гаргасан байна. Юм их гоё юм хийсэн байна. Одоо эднэтэйгээр цааш нь ажлынхаа их амжилт хүсье. Тоглолт их гоё боллоо. Их таалагдлаа. Чингис хааны үлгийн нутаг Хинтээ аймагт энэхүү алтан ураг аялал жуулчлалын зохицолбор бий болсон нь түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том хувь нэмэр болж байгаа юм байна. За мөн цаашлаад морьтны соёлтой холбоотой бүхий л арга хэмжээг зохион байгуулах, өвлийн эвэнт талын түмэн адууг 11-р сарын дундуур хийхээр төлөвлөжээ.